Өнөөдөр би та бүхэндээ хамгийн анхны кино ярих бичлэгээрээ амьдралын урт зам хэмээх амьдралыг тэр утгаар нь ойлгуулж өгөх киног ярих гэж байна. Тоглон сууж таалансаа ярих нь. Нэгэн гэр бүл дагийнхаа бажин дээр ирж цагаан сарынхаа бооцгийг бэлтгэж байтал нэгэн хүн зочилж ирдэг. Тэр хүн бол энэ гэр бүлийн хамгийн том ах болох Сүхэ ах байдаг. Тэгээд ээж нь ахта шинэ машин бэлтгэхийн оронд өөрийнхөө машиныг бэлгэлэхийг сонссон хүүхдүүд нь мессеж эсэргүүцэлгүй яах вэ? Ингээд өөрийн амьдралаа ээж нь ярьж эхлэх бөгөөд том ах Сүхэ нь өөрийнхөө хичээлийг туслаж дүүнрээ тэжээх асар том даалгавартай болсон байдаг. Тэгээд нэг өдөр хоцроод ангираагаа гүйж байтал нэгэн математикийн багш нь түүнийг өгтөж аваад уулзах ба чамайг захирал асуугаад байна. Хурдан захирал руу яв гэж хэлдэг. За барь хөөгчлөөдөө гэсэн ухааны бодоод байжэтэл бүх юм эсрэг эргэж манай хүн сургалтаа асар өндөр хүүхэд байх ба Москвагийн их сургуульд тэнцэнгэх сайхан мэдээд болно. Нөгөө талд дүүнэр нь өлсөөд хэцүү байсан болохоор ээжийнхээ малгай хүртэл зарах ба нөгөө ах нь сайхан сэтгэл гаргаж за чи энэ төлөөнүүдээс аваад хагалж байгаарэ. Би чөлөөтэй танарт өгөх болно хэмээн хэлдэг. Сургуулаас нэг хүн ирээд уулзах ба чи 18-наас хүрсэн дүүнрээ өөр дээрээ авч болох ч гэсэн сургуультай явхаар дүүнрийг чинь асрамжид өгөхөөс өөр арга алга гэмээн аимшигтэй зүйл хэлдэг. Аргаа барсан ах нь аав руугаа очиод та дүүнрийг хараад өгч болох уу хэмээн хэлгээд хогийн аав нь юу яриад байгаа шатахгүй хэмээн хатуу загнаж тэдрийг явуулдаг. Хүүхдүүдэд хараад баялах юм болов гэсэн чинь ахаа хөөгөө явуулчлаа хэмээн хурш ахтаа хэлэхэд хурш ах нь чи нааша хар. Чи дүүнрээ асарж өгөөд сурсныхаа дараа дүүрээ өөр дээр авчиж болно шүү дээ минь дөө гэж хэлнэ. Ингээд вагондоо суугаад яг хөдлөх гэж байтал шийдвэрээ өөрчилж дүүнрээ асрамжаас авч гардаг. Манай хүн сургууль орох хүсэлтэд төр хойшлуулж дүүнрээ хоолтой золгуулахын тулд ажил хийж хөдөлмөр эрхлэнэ. 1998 он болж дунд дүүн 10 дугаар ангид орж конкурс өгөх ёстой байсан болохоор хөрхий болдон л хамаг ажлыг хийхээр болно. Тэгээд дунд дүүн хичээлээ хийж байхдаа ахтаа нэгэн сайхан мэдээд болгодог. Бүтэн өчиг хүүхдүүдийн нэгийг нь мөнгө төлж нөгөөдхийг нь өнгөө дааж авах юм билээ хаа. Энэ хавар хүртэлцэх хугацаа байна. Тэр хүртэл хоёулаа цог бэлдэх хэмээн тэр хоёр тохирно. Ингээд тэр хоёр сайн бэлтснийхаа ачаар хоёулаа сургуульд орч чаднаа. Тэгээд ах нь захиргаа орж дүнгээ сонгосох гэтэл маш аимшигтай зүйл сонсно. Тэд нэр бүтэн үнчин биш хагас үнчнээр бүтгэгдсэн байх ба аав нь байгаа хэмээн тэдний тэтгэлгийг цуцлсан байлаа.